Бага температурт нүүрс боловсруулах үйлдвэрийн танилцуулга. Хөгтөл эко түлш төсөл. Агаарын бохирдлыг бууруулж, агаарын чанарыг сайжруулах, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг дэмжих зорилготой хөгтөл эко түлш төсөл нь Улаанбаатарын Багнуур дүүргэх нүүрсний уурхайг түшиглэн туршилт судалгаа явуулж, техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулсан. Энэхүү төсөл нь Улаанбаатарын айл өрх албан байгууллагуудын жилийн хэрэгцээг хангах хүч буюу жилдээ 600 мянган тонн байгаль орчинд ээлтэй хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй түлш үйлдвэрлэх үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна. Та бүхэнд энэхүү хөгтөл эко түлшний үйлдвэрлэлийг танилцуулъя. Түүхийн үрсийг тээвэрлэх хүлээн авах хэсэг. Уурхаагаас тээвэрлэн ирсэн түүхийн үрсийг зориулалтын битүү агуулгад хүлээн авч хадгална. Дараа нь конвейерээр дамжуулан угаах, ялгах, цэвэрлэгээний цех рүү шилжүүлнэ. Нүүрс угаах, ялгах, цэвэрлэх үйл явц. Түүхийн нүрсийг гидравликийн аргаар ялгах зарчим буюу усаар угаах, усны хөвөх чадварыг ашиглан шороо чулуунаас ялгана. Угаас нь нүүрс бэлтгэх хэсэг. Агуулгын талбайд хадгалагдаж буй угааж ялгасан шаардлага хангасан нүрсийг конвейерээр дамжуулан бага температурт нүүрс боловсруулах суухны дээд хүлээн авах хэсэг рүү буулгадаг. Бага температурт нүүрс боловсруулах буюу нүүрсийг шатаагч суух. Энэхүү үйлдвэр нь жилд 600 мянган тонн хөгтөл эко түлш үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд 4 ширхэг шатаагч суухаар тоногдсон. Зуух бүр нь 600-аас 650 Цельсийн хооронд буюу бага температурт нүүрсийг шатааж боловсруулдаг. Хийг цэвэршүүлэх, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх. Нүүрсийг шатаах үед нүүрс зүрэгчийн давхар эсэд болон нүүрс зүрэгчийн дутуу эсэл нь бусад хаягдал хийтэй холилдож, хоолоогоор дамжин хий суглуулах сав руу хүрдэг. Энэ холимог хий болон конденсат нь тусгай хөргүүрээр дамжин өнгөрөхдөө цэвэрлэгдэж, хортой холцоодоос салдаг. Цэвэрлэгдсэн хий нь эрчим хүчний их үүсвэр болж, цахилгаан станц руу нийлүүлэгддэг. Үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг төвийн эрчим хүчний сүлжээнд нийлүүлэх боломжтой. Шингэн буюу давирхай. Шатаасан нүүрснээс гарсан давирхай буюу үүссэн шингэнийг ялган авч химийн үйлдвэрийн гол түүхийд болох бензин, дизель түлш, онгоцны түлш, асфальтын үйлдвэрлэлд ашигладаг. Байгаль болон хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй хөгтөл эко түлшийг хэрхэн үйлдвэрлэдэг вэ? Шалгах, ангилах хэсэг. Бага температурт боловсруулж шатаасан нүүрсийг доод силосоос туузан дамжуулагч руу унгаж чичиргээ чигшүүрээр ангилдаг. Бутлах процесс. Ангил шалгасан нүүрсийг битүү конвейерийн дамжуулагчаар бутлуур руу оруулж өндөр хурцтай сэнсний нөлөөгөөр бутлана. Буталж бэлэн болсон шатаасан нүүрсийг хүнсний зориулттай стандартын шаардлага хангасан эрдэнэ шишийн гурал болон цэвэрлэгдсэн усаар холдог. Холих үйл явц. Конвейероор зөөвөрлөгдөж ирсэн шатаасан нүүрс материал түүхийдийн чийгшлийг хэвэнд тохируулахын тулд холигчийн хайрцгийн дээд хэсгээс ус шүршиж сайтар холдог. Хэвлэх үйл явц. Зуурсан материалыг дугуйт термэнд дамжуулж чийгийг жигд хуваарлах ба термээс гарсан материалыг хэлбэржүүлэгч машинд зөөвөрлөж шаардлагатай хэлбэр хэмжээтэйгээр шахмал түлш болгон шахаж гаргадаг. Хатаах үйл явц. Хэвлэх цэгээс ирсэн шахмал түлшийг эргүүлэх хавтан хатаагч руу оруулдаг ба энэ тоног төхөөрөмж нь дулааны тус дамжуулах хоолойг ашиглан сенсээр нүүрсийг шууд бусаар хатаадаг. Агаарын оролтын горим нь түлшний тавиур бүрт халуун агаарыг доороос дээш жигд тарааж шахмал түлшийг үр дүнтэй хатаах зориулттай. Шахмал түлш хатаагчинд 1 цаг орчим байснаар чийгийн агуулмж нь 5-6% болдог. Лабораторийн шинжилгээ хийх үйл явц. Лабораторийн шинжилгээгээр илчилгээний чанар 5-6% чийгшил, хорт бодисын ялгарлагүй байдал, удаан шаталт болон нүүрс зүрэгчийн давхар эслийн ялгарлагүй байгааг тодорхойлсноор хөргөх, савлах цех рүү шилжүүлэхэд бэлэн болдог. Хөргөх ба савлах үйл явц. Лабораторийн шинжилгээгээр чанарын шаардлага хангасан шахмал түлшийг туудсан дамжуулагчаар хөргөх машин руу шилжүүлэн хөргөнө. Хөргөсний дараа түлшийг савлах агуулга руу тээвэрлэж эцсийн бүтээгдэхүүнийг уутанд савлан бэлэн бүтээгдэхүүний агуулга руу шилжүүлдэг. Бүрэн автоматжуулалт хяналтын систем. Хөгтөл эко түлшний үйлдвэр нь үйлдвэрлэлийн автоматжуулалт хяналтын системийг ашиглан үйлдвэрлэлийн процессыг автоматжуулах, хянах, удирдах зорилготой. Энэ нь мэдрэгч, хянагч, гүйцэтгэгч механизм болон хяналтын програм хангамжаас бүрддэг. Систем нь үйлдвэрлэлийн үр ашиг, чанар, аюулгүй байдлыг сайжруулж, зардлыг бууруулахаас гадна үйлдвэрт ажиллах хүний оролцоог багасгадаг. Хөгтөл эко түлшний туршилт. Энэхүү туршилт нь хөгтөл эко түлшний агаарын чанарт үзүүлэх нөлөөг харуулж байгаа бөгөөд Монгол гэрийн энгийн зуух болон ил гал түлдэг тулганд энэхүү түлшийг ашиглах үед агаарын чанар хэрхэн өөрчлөгдөж байгааг судалсан. Хэмжилтийн үр дүнгээс үзэхэд нүүрс хүчлийн хий
Тулганд гал түлсэн гэрийн CO2 түвшин 652 ppm-ээс 668 ppm. Энгийн зуухтай гэрт 458 ppm-ээс 629 ppm байв. Формалдегид. Тулганд гал түлсэн гэрт формалдегид тэг мянганы 14 мг м3-ээс тэг мянганы 15 мг м3. Энгийн зуухтай гэрт тэг мянганы 6 мг м3-ээс тэг мянганы 13 мг м3 байсан нь формалдегидийн хэмжээ маш бага байгааг харуулж байна. Нийт дэгдэмхий органик нэгдлүүд. Тулганд гал түлсэн гэрт тэг мянганы 420 мг м3-ээс тэг мянганы 448 мг м3. Энгийн зуухтай гэрт тэг мянганы 104 мг м3-ээс тэг мянганы 399 мг м3 байгаа нь ямар нэгэн өөрчлөлт гарахгүй байна. Туршилтын өмнө болон дараа нь агаарын чийгшил, дулааны хэмд өөрчлөлт гараагүй ба хөгтөл эко түлшин утаагүй, үнэргүй бөгөөд аюулгүй байдал эрүүл мэндэд сөрөг нөлөөгүйг баталж байна. Угаасан нүүрстэй харьцуулсан үзүүлэлт. Хятад улсад хийгдсэн судалгаагаар хөгтөл эко түлшин угаасан шахмал түлштэй харьцуулахад илүү өндөр нүүрс төрөгчийн агуулмжтай илчлэг ихтэй байсан ба шаталтаас үүсэх агаарын жижиг тоосонцор буюу PM2.5 нь угаасан шахмал түлшнээс 91% бага, нийт бохирдуулагчийн ялгаралт 92% бага байна. Мөн шаталтаас гарч буй хорт хавдар үүсгэгч органик нүүрс төрөгч, хорт хавдар үүсгэгч элементийн түвшин угаасан болон шахмал түлштэй харьцуулахад 90% бага бохирдол үзүүлж байгаа нь тогтоогдсон. Хөгтөл эко түлшний үзүүлэлт индекс. Хөгтөл эко түлшин 7192 гкалаас 7661 гкал хүртэл өндөр илчлэгтэй энергийг ялгаруулдаг бөгөөд шаталтын хугацаа нь 7-8 цаг үргэлжилдэг. Чигийн агуулмж нь 632%, үндэсний агуулмж нь 614% байх ба дэгдэмхий бодисын хэмжээ 976%, тогтмол нүүрс төрөгчийн агуулмж 8410%-тай байна. Эдгээр үзүүлэлтүүд нь тухайн түлшний чанар, үр ашиг, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг тодорхойлох чухал үзүүлэлтүүд юм. Хөгтөл эко түлшний үйлдвэр байгуулах санхүүгийн тооцоо. Үйлдвэр байгуулах санхүүгийн төсөв төртгөн барилга, тоног төхөөрөмж, технологийн хөрөнгө оруулалтанд зориулагдах болно. Жилд 1.2 сая тонн нүүрс угаах, боловсруулах үйлдвэр 5994 сая юан, нүүрс шатааж боловсруулах үйлдвэр 231.6 сая юан, 50 мегаватт хүчин чадалтай цахилгаан станц 225.96 сая юан. Жилд 600 мянган тонн хөгтөл эко түлш үйлдвэрлэх үйлдвэр 61.38 сая юан. Офисын талбай болон техник тоног төхөөрөмж 35.9 сая юан буюу нийт өртгөн 614.8 сая юан байхаар төлөвлөгдсөн. Үйлдвэрийн бүтээн байгуулалт үйл ажиллагаанд 50-аас 70 га газар шаардлагатай бөгөөд газрын үн төлбөр, зөвшөөрлийн бичиг баримт, танилцуулгад заагдсанаас бусад төлбөр татвар зэрэг багтаагүй юм. Энэхүү төслийг гэрээ байгуулснаас эхлэн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, тээвэрлэлт, барилга, бүтээн байгуулалт, зөвшөөрүүлэлт зэрэг нийт 250 хоногийн хугацаанд бэлэн болох ба 2025 оны өвлөөс удаагүй Улаанбаатар руу тулах бүрэн боломж бий. Агаарын бохирдолгүй хот нь эрүүл мэндийг сайжруулж, амьдралын хугацааг уртасгаж, экосистемийг хамгаалж, байгалийн тэнцвэрт байдлыг хадгална. Агаарын бохирдолгүй Улаанбаатарын төлөө хамтдаа нэгдэцгээе. Хөгтөл эко түлш төсөл.